За бүгдээрээ бие биентэйгээ бас Бурхны хайраар мэдчилцгээе. Та зөв газараа ирсэн байх шүү гэж. Амен. Таныг энэ газар харсандаа баяртай байна гэж хэлээрэй. Тий. Яг үүндээ бол Бурхан маш их баяртай байгаа шүү. Амен. Үнэхээр Бурхан таныг түүний оршихуйг эрен хайгаад үр хүүхдүүдээ дагуулад аав ээж ах эгч дүүс нар гэр бүл найз нөхдөө дагуулад эзний өргөөрөө дагуулад ирэхэд эзэн үнэхээр баярлагдав. Эзэн харахтаа бүр таалагддаг шүү. Тэг бас бидний сүнс баярлагдав баг. Дуулал 84 дээр байна уу? Эзний өргөөрөө явцгаа ихэд би ихэд баярлав гэж. Дуулал 84-ийн 1 дээр санагдаж байна. Эзний өргөө бол үнэхээр бидний хорогдох газар. Еврей 10:25 дээр бас хамтран цугларахыг умартан зуршил болгосон хүмүүсийг бити дагаараа гэсэн байдаг. Тэм учраас бид нэр чуулганаа ингэж хаяа ирээл хаяа ирэхгүй ингээл ийм байдлыг ийм хүмүүсийг эзэн таашаадгүй. Тийм хүмүүстэй бити нийлгцэн байгаа байхгүй. Бити дагаараа гэд. Амен. Тэгээ манай цуглааны нэг шинэ итгэх залуу энэ үгийг хүлээж авсан. Энэ үгийг сонссон. Тэгээ дараа нь Солонгост очиод нэг солонгосын цуглаанд очсон юм байна л да. Тэгсэн чинь ажил хэрэгтэй байсан. Тэгсэн чинь ажил хэрэгтэй байсан чинь нэг хүн хурж ирээд би чамд ажил олж өгье гэж тэгсэн юм байна. Тэгсэн чинь тэр нөгөө нэг сүмд нь явж байхдаа тэр хүн хаяа цуглаанд ирээд хаяа цуглаанд ирэхгүй байгааг анзаарцсан. Тэгсэн чинь тэр шинэ итгэх залуу тэгсэн гэжлээ. Оо би чамтай нийлэхгүй манай пастор. Яг үндэ бол Библиэл хэлсэн шүү дээ. Би биш те. Сүмдээ хаяа ирээд хаяа ирдгүй хүнтэй бити даг гэсэн гээд ажил олоод өгөх гэсэн хүнтэй нийлэг байгаа юм чи. Тэ. Тэгээ энийг бид нар юу гэж байгаа вэ гэхлээр юм хүүхчиг цайлган итгэл. Зарим хүмүүс бол радикал айгуу тийм гал халуун тууштай. Хүмүүс заримдаа энийг нөгөө хит туулширсан гэж үздэг. Тийм учраас хүмүүс тэгдэг штэ. Хит туулширч болохгүй шүү гэх тээ. Яг үнэндээ бол туулширна гэдэг бол уг нь их гоё үг байгаа. Бид туулширч чадахгүй бол үгүй Есүс юуны тулд итгэх гээд байж байгаа. Тэгвэл туулширахгүй гээд яах юм? Хаяа бүтэнсээ өдөр сүмд явчих. Тэгээ балансыг тааруулаад хаяа нэг баар руу явчих. Ингэх юм уу хайшин. Тэгээ энийг балансыг барьж нэх юм уу? Тийм биз дээ. Бид нар Есүсийг тууштай дагах ёстой байхгүй. Библи бүү архитан согтур гэсэн бол ёстой нөв шүү дээ. Үгүй. Библи бүү завхаар гэсэн бол миний эзэн Есүс намайг бити завхаар гэсэн. Би завхаарахгүй одоо. Энэ бол жинхэнэ радикал тууштай яг хүүхчиг цагаан цайлгаа эзнийг дагж байгаа. Тэгээ ийм хүмүүсийг хүмүүс азгүй багий гэж баг нэрлэх гээд байдаг. Тэгээ би Есүст итгэж найзуудтай хэлсэн. Одоо би ажил хийнэ. Одоо би энэ буруу мухай юм хийхгүй. Арх бариад ороод ирэхэд нь би уухгүй. Би Есүст итгэсэн. Одоо би найз нь зөв явлаа. Тэгэхэд тэр хүмүүст би яг тэнийг хүн шиг харагдсан байгаа байхгүй. Тэгээ намайг Есүст итгээ балаа болцсон гэж ярьж ирсэн. Нараа балаа алцсан улаан Есүс гэж доромжлоод. Тэгээ яг үнэндээ бол ичих хүн нь та бид нар биш шүү дээ. Чи тэдлий чих ёстой шүү дээ. Тийм биз дээ. Одоо Бразилийн Эби гэдэг пастор эхнэр нь мисс байсан. Бразилийн мисс. Тэгээд нөгөө залуугасаа Есүст итгэсэн их сургуульд байхад их сургуулийн бас нэг онцорлагтан бас нэг залуу эхнэрийг дандаа шоолд юм байна л да. Манай Есүс ороод ирлээ гэл ингээл юм л болгонд ингээ шоолоо. Тэгээд тэрнээс уулж тэр эмэгтэй амар хэцүү болдог бүр айгүй тийм баяр хөөрэ алдчихдаг, айгүй ичдэг ингээд бараг сургуульдаа ч явмааргүй тий. Айгүй тийм хэцүү байсан гэж байгаа хөөхгүй. Тэгээд нөхөр нь гайхаад үгүй хин ичих ёстой юм. Чи яагаад Есүст итгэдэг гэдгээсээ хичээд байгаа. Чамайг ингээд Есүст итгэдэг манай Есүс ороод ирлээ гэхэд чи яатсан юм? Аригдсан юм уу? Завхаарсан юм уу? Худал илдсэн юм уу? Хулгай ийдсэн юм уу? Хин ичих ёстой юм. Ичих ёстой хүн тэд нар шүү дээ. Онгороо, саксуу, бардам, худал, чулгаач, аригчин, завхаа хүнийг доромжилдаг. Үгүй тэдлий ичих ёстой шүү дээ. Чи харин бахарах ёстой шүү дээ. Энэ итгэлээсээ болж. Үгүй Библи ч хүртэл тэгдэг байхгүй. Та нар энэхүү нэрээсээ болж битгий ч харин Бурхныг алдаршуул гэж. Библи дээр ингэ бичсэн байгаа шүү дээ. Тэгтэл ингээд итгэгч гэдгээсээ ичдэг хүн байдаг. Ажил дээр нь Есүс Христ итгэдэг гэдгийг хэн ч мэдэхгүй гэж байгаа.
сургууль дээр нь хэн ч мэддэггүй гэж. Яг чика тагнуулч. Оросын КГБ. Америкээр бол юу FBI тагнуул. Монголоор бол дотоод яамны тагнуул шиг. Хэн ч мэдэхгүй Христ итгэж гэдгийг. Тийм хүн байна хардаа. Тийм чекист байгаа юм биш үстэй. Дэрэг түндээ хэлэхгүй. Бурхан чекистүүдэд дургүй шүү гэж. Чекист хүмүүс төр тагнуулчуудад дургүй шүү. Тэгэл тэгсэн чинь ажлынх нь ч юм ангиас нэг хүн анзаарч. Чист итгэдэг юм өгсөн чи. Гэсэн чи нөгөөх нь харин би ч гэсэн итгэдэг байхгүй. Чи гэсэн шүү. Хоёр нөхөр бурхан дэрэгдэхүн лүгээр та тийм хүн танихгүй эзгээд асуу та. Би чинь тэнэг болохлээр Есүст итгэдэг гэдгээ хэлчихжээ. Тэгээ бурхан тэнгүүдэд үнэхээр сайн шүү. Амен. Дуртай шүү бурхан. Нэг ухаантай царайлаад гим нүгэл дотор явж яхаар тэнэг царайлаад архитектчгүй завхаа архичгүй худал хулгайч хийхгүй ингээд бусдын юмд шунахгүй ингээд тэнэг царайлаад энийгээ явж яхах хэрэгтэй. Би заримдаа юм тэнэг хүмүүсийг амар өрөвддөг байхгүй юу. Тэгээ яг үнэндээ бол шүү дээ тэр хүмүүс чинь өөрсдийгөө тэнэг гэдгийг ч мэдэхгүй. Өөрсдийгөө зовж байгааг яг үнэндээ бол мэдэхгүй явждаг. Харин бид эрүүл ухаанаар өстой тийм ч юм байхгүй, ийм ч юм байхгүй. Уг нь бол тэр нөгөө тэнэг хүмүүсийн хажууд, хэцүү хүмүүсийн хажууд бид нар бол хамаагүй жаргалтай хүмүүс байгаа байхгүй. Тэгтэл бид нэр амар эрүүл ухаантай. Айгүй сайхан унаатай байж ижил онгоцтой хүн хараад боож өчих гээл яваад байдаг гэсэн. Уур нь хүрээл яваад байдаг. Бүр өөрсдийгөө бүр төмөн зовлонгоор сүлбэцсэн. Тэгэж амьдарч байсан ч яста тэнэг юм шиг амьдарч байгаа л дуусна гоё байгаа байхгүй. Амин. Тий. Библи хэлдэг шүү дээ. Та нарын дунд хэн цэцэн байхыг хүсэн тэр нь мунхаг бол гэж хэлсэн байгаа шүү дээ. Тий. Тэгээ та нар ойлгочихгүй те ямар утгаар нь хэлсэн байгаа бол мунхаг бол гэж. Тэгээ би ч та тэнэг юм шиг Есүст итгэдэг хэлсэн ч юм дайс дөр минь намайг шоолоод. Тэгсэн чи харин эзнээс мэрэгүү ухаан ирд юм бэлээ тэнэгүүдэд. Тэгээ найзууд дээр очиод тэгсэн ш. Та нарт хэрэг болж магадгүй би дахин яриад байгаа шүү. Та нар намайг Есүст итгээ балаа болцсон гэж ярьж илээ гэсэн чи. Ингээл харж байна. Над чиг балаа болчвол дээр юм биш үү гэсэн чи бүр гайхаа харж байна. Энэ балаа чи юу балаараад байгаа юм. Арх уудгүй балаа, тамхи татдаггүй балаа гэж би худал хийж, чулгаа хийж, архитд завхаардаггүй балаа. Над чиг балаа болчвол зүгээр юм биш үү. Та нар нэг том юм яриад, нэг цэцэрхэл энэ бүх булаа юм хийж амьдэрч штэ гэсэн чи. Яста тэд ицсэн дээ. Амен. Би харин бахархаж байгаа байхгүй итгэлээрээ. Ямар ч үед. Амен үү. Харин та нар үнэхээр Есүст итгэдэг бол зөв явна шүү дээ. Яг ингэж хэлэх чадвартай амьдрах хэрэгтэй байхгүй. Амен. Найзууд чинь чи яач вэ? Яагаад шовготгаа болчих вэ? Яагаад чи нөгөө хизээ юм байсан гэтэл. Амен. Тэгээд дараа нь Христийг гэрчил. Тэгсэн чинь нэг нөхөр Есүсийн тухай ярьжсэн чинь нөгөө хүнийг сайн мэддэг нэг нөхөр харж ясна хажуудах итгэж хүн тэгж ийн гэж шин. Есүст тэгээд энэ шиг болчт юм уу тэгээд бүр ингээд гайхацсан байж гэн гэсэн. За Христийн нэрийг бид нэр ингэж умгааж болохгүй. Энэ ариун нэрэнд зохистой амьдрын шүү. Дэрэгдэхэндээ бүгдээрээ хэлцгээе. Өөртөө бас хэлцгээе те. Бүгдээрээ зохистой амьдрын шүү. Үнэхээр л Есүст итгэдэг юм бол итгийг бол итгээрээ. Есүс шиг үнэн аврал амь зам байхгүй шүү дээ. Христ бол цорын ганц аврал. Амин уу. Халелуя. Тэгээ би та нарт нэг зүйлийг бас ярих гэж бодоод байгаа. Есүс загалмай дээр амиа өгсныг бид нар мэдж байгаа тийм үү? Цовдлогдсон алагдсныг мэдж байгаа. Тэгээ бид нар бас зарим бас Библийн дагуу энийг болохоор одоо юу гэдэг үнэний мэдлэг гэж хэлж болно. Зарим хүмүүс теологч гэж хэлдэг л дээ. Тэгээ зарим хүмүүс ариун сүнсний талаар Библийн үгнээс зурж ярил энэ буруу теолог байна гэж хэлдэг байхгүй юу? Тэгэхээр нөгөө биднэрт бас итгэгч нар теолог буюу яг нөгөө ариун Библи Бурхны үг сургаал, Бурхны тухай, Бурхны хэлсэн үг сургаалын тухай, авралынхаа тухай, загалмайн утга учирынхаа тухай яг нөгөө Библиэд суурилсан яг тийм энийг бол яг эрүүл итгэл, эрүүл сургаал гэж хэлж байгаа. Эрүүл теологтой байх хэрэгтэй байхгүй.
Гэтэл олон хүмүүс ингээл бүр ингээд заримдаа энэ яг эрүүл сургаалаас ажаад яваад. Бурхан итгэгч болгонд бэлэг өгдөг. Бэлэг шүү. Ариун сүнсний бэлэг гэж Библиэлд орчуулсан байгаа шүү дээ. Ариун сүнсний бэлэг, англиар gift гэдэг үг байна. Бэлэг. Амен. За. Энэ бэлэг яадаг вэ гэхээр Бурхан өөрт нь итгээд өөрөөс нь өөрт нь итгэсэн хүнд бэлэг өгчдөг. Жишээлбэл эдгэх бэлэг. Заримд нь одоо юу гэдэг мэдлэг, мэрэгүү ухааны үг ч юм уу. Заримд нь чөтгөрийг зайлуулах юм уу. Янз бүр гайхамшиг үлдэх бэлэг энэ бэлэг ш өгчдөг. Одоо Бурхан бэлэг өгсөн. Одоо энэ хүний хариуцлага. Өөрөөр хэлбэл танд хүн бэлэг өгдөг тийм үү? Бэлэг авч үзээгүй юм байна гараа үргэлтэй. Байхгүй бах уу? Та бэлэг авчиад одоо тэр хүн тэр бэлэг чи одоо таних болдог гэсэн. Та дураараа задлаад дураараа эдэлж хэрэглэн тийм үү? Амен үү? Тэгвэл зарим хүмүүс Бурханаас бэлэг авдаг. Ариун сүнсний бэлэг. Тэгчгээд тэр мэдлэгийн үг, мэрэгүү ухааны иш үзүүлгийн бэлэг авчихад өөрийнхөө хүслээр хүмүүст энэ бэлгийг ашиглаад чамд ийм болсон юм байна гэд ярьдаг. Тэгэнгუთ энэ хүн яг үннийг хэлэхээр нөгөө мохор сүсгтэй хүмүүс чинь ямар үний юм бэ гэд бүр ингээд шүтчдэг. Тэгэнгуთ нөгөө бэлэг авсан хүн чинь өөрөө бурхан биш. Бурханы бэлгийг аваад хэрэглэхдээ хүмүүст хэлсэн чинь эзний мэдлэгийн үгээр хэлчлээ. Эзний үгээр иш үзүүлчлээ. Өвчтөн хүн дээр гар тавьсан чи энэ бэлэг учраас эдгэх бэлэг энэ хүнийг эдгээчлээ. Тэгэнгუთ хүмүүс энэ хүнийг шүтдэг. Хөө одоо яана. Одоо яах вэ гэ дараа нь бүр уцтаад одоо би нэг аян замд гаргасан юм а бүтэлтэй болох нь үзээд өгөөч гэл. Бараг нөгөө үзүрчтэй болсон. Хувьдаа нэг ламтай болсон юм шиг. Тэгэхээр энэ хүн бэлэг авсан хүний зан чанар бурхан дээр тууштай биш. Яг бурханы хайраар үннээр дүүргэгдсэн дүлгөөн даруй биш хүмүүс байвал энэ бэлгийг ашиглаад өөртөө яг нөгөө муур багш шиг өөрт нь сүсгэлсэн хүмүүсийг буруу тийш эргүүлдэг. За өргөл 11. За чамд тэдэнд хөрөг байгаа юм байна. Хашаа башингаа зараад бурхан надад өг гэж байна гэж байгаа юм. Амар байгаа үстэй. Эсвэл зарим солиотой хүмүүс ингэж өөрт нь сүсгэлээд ирсэн сайхан бүсгүйчүүдийг надтай унтвал бараг ариусгагдана гэд нөгөө нэг лам бөө шиг ийм солиотой юм яриа явж байгаа. Тэгэд нөгөө хүмүүс чинь мохор сүсгтэй хүмүүс чинь яана тэр намайг идгээсэн хэвээр одоо хэвээр нэрэ үгээр нь байхгүй бол нөгөө мохор сүсгээ хайдсан. Хэвээр үгээр нь байхгүй бол одоо намайг хараачих болов ивэл алдчих болов гэд нөгөө бэлэг байгаа тэр хүнийг бурхны нэг туйлын ариун хүн гэж харж хүсснийг нь биелүүлэхэд юм бэлэн болж байгаа. Гэтэл энэ хизээч бурхны хүсэл байгаагүй. Тэгэд тийм учраас Матай номны нэг ишлэл дээр ингэж хэлсэн байна. Бүгдээр тэр ишлэлийг харъя. Намайг эзнээ гэсэн болгон минийх биш юм а гэж. Бүгдээр тэр ишлэлийг гаргаад. Матай хэд дээр байна? Матай 6 дээр байна, 7 дээр байна. Тэр хүмүүсийн шийтгэл бол амар байна. Үнэхээр амар шүү. За, Матай 7 дугаар бүлгийн 21-ээс. 21-ээс унш. Намайг эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй гэж. Харин Тэнгэрт байгаа эцгийн минь хүслийг үйлддэг нь л орно гинэ. За, Тэнгэрт байгаа эцгийн хүсэл гэж юу вэ? Энэ хүслийг үйлддэг хүмүүс л Тэнгэрийн хаанчлалд орно. Тэр девочнд орно. Тэр бурхны ерөөлд орно. Тэр өдөр гэж. За, шүүлтийн өдрийг хэлж байгаа. Хожим бүх хүндрэлтний шүүгдэн та бид нар нэгэн ариунаас ариун шүүлтийн өмнө бид нар ариунаас ариун нэгэн шүүгчийн өмнө зогсно. За тэр шүүлтийн өдөр. Тэр өдөр надад олноороо эзэн минь ээ. Энэ хараа итгэдэг хүмүүсийн тухай яриаггүй шүү. Есүст итгэгч хүмүүс итгэгч гэж ярьдаг, чуулганд явдаг. Тэр байтугай эзэнд үйлчилж исэн хүмүүсийн тухай ярьж байгаа. Тэр өдөр надад олноороо эзэн минь бид таны нэрээр яасан гэж байна. Иш үзүүлсэн гэж. Бид таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, таны нэрээр олон гайхамшигыг үйлдэж байсан босуу гэж. Тэгсэн чинь энэ дараа 23 дээр юу гэж байна? Есүс хэлж байна. Тэгэхэд би та нарыг танихгүй.
ёс бусыг үйлдэгч та нар надаас зайлцгаа гэж хэлнэ гэж. Эзэн тэднийг би танихгүй гэж хэлнэ. Тэгвэл энэ хүмүүс таны нэрээр би иш үзүүлсэн, чөтгөр рүү зайлуулсан олон гайхамшиг үлдсэн штэ Есүсээ. Бид нар тийм хүмүүсийг харахтаа хаста мундаг хүн гэж хардаг. Иш үзүүлж байгаа. Идгээж байгаа, чөлөөлж байгаа хүнийг харахлаар бид яста вау, бурхнаар дүүрэн хүн гэж боддог. Уг нь бол идгээж ягаад нь асуудал байхгүй. Иш үзүүлж байгаад нь ямар ч асуудал байхгүй. Гайхамшиг хийж ягаад нь ямар ч асуудал байхгүй. Энэ бол бурхны бэлэг. Харин энэ бурхны бэлгийг буруу ашигласан, хомхой сэтгэлээр ашигласан тэр ёс бусыг үлдэгч хүний тухай ярьж байгаа. Бурхны бэлгийг авч чаад. Тэгээ та нар хэлсэн те бэлэг гэдгийг санаарай. Энэ бол гифт, бэлэг. Бэлэг байхгүй. Бурхан бэлгээ өгсөн бол хамаагүй. Тэр бэлгийг авсан хүн ямар ч буруу хэрэг замаар тэр бэлгийг буруу ашиглаж яхад бурхан хамт байгаа гэж бити ойлгоорой. Бурхан тэр хүнээс нүрээ буруулсан байж магадгүй. Бурхан тэр хүнтэй хамт огт байхгүй байж магадгүй. Тэр хүн аль хэдийн бурханы хайраас, бурханы үннээс төөрөөд ёс бусыг үлдээ явцсан. Бурханы бэлгээр яасан байна? Ёс бусыг үлдсэн байна шүү дээ. Энд хэлж байна. Ёс бусыг үлдэгч та нар надаас зайлцгаа. Ийм агуу бурханы ерөөл бэлгийг авчгаад ёс бусаар буруу хандлагаар тэр ашигласан байна. Мэрэг төлөгчд эсэргээрээ тэд чөтгөрийн сүнсээр хийдэг. Чөтгөр чинь сүнс шүү дээ. Тэдэнд өөрсдийн эрх мэдэл хүч чадал байдаг. Харин бурханы ариун сүнсний бэлгийг буруу ашигладаг, ёс бусаар хэрэглэдэг хүмүүс байдаг гэсэн үг. Тийм учраас бид нэр янз бүрийн тэр хүн үннийг хилээд байна, ингээд байна, тэгээд байна гэвэл битгий та нар мухар сүсгтэй юм шиг хошуурч. Тэгэл өстөө нэр хүнийг ховстон татгаар өстөө сүртэй. Би сая тэр сошиал дээр явж байгаа юмыг хараад бас гайхлаа. Ямар сүрж юм бэ тэр юм нөмөрцөн тасгаар нарны шил зүүцсэн өстөө. Ваа өстөө супер байна оо зөв хүмүүс гадналыг хардаг хүмүүс бол баг ингмээр л харагчлаа. Та тийм хачин жигтэй юмнуудад бити татагд. Яг үнэндээ миний амьдралд болсон олон гайхамшигуд байна штэ. Би тэгж залбирснаар болцсон юм биш. Би ингээл өвчтөе хор тавдтаа хүн идгэх гээл надаас тэр хүч гарах гэж байгаа юм шиг л оо ша ба оо яссэн нэрээ хаастаа нэрээ. Ингэснээр чөтгөр зайлахгүй штэ. Яг үнэндээ бол миний амьдралд болсон гайхамшигуд ярих юм бол би чив чимээгүй штэ. Өвчтэй газар гараа тавиул сэтгэл зүрхэн дотроо би ямар ч дуу гаргахгүйгээр заримдаа битгээж өгөөч хийгээл сэтгэлдээ ингээл өрөвдөөл сэтгэлдээ хөөрхийдээгэл өрөвдөөл ивэд хар нялхаараа ингэж өгч болохгүй штэ эдсэн ингээл амаараа биш дотроо ингээл залбирч гар тавиад тэгээ эдгэрсэн ч үгүйч би мэдэхгүй гараа явсны дараа тэр хүүхдүүд тэр өвчтэй хүмүүс эдгэрсэн байгааг би харсан. Түнс шиг би одоо ингээл ийм хачин гаж те нэг тийм тэр хүмүүсийн өөрийнх нь тийм эмоц хувь хүний сэтгэл хөдлөл байдаг юм шиг. Гэхдээ яг хөө тэгж залбирдаг хүн байдаг л да. Тэрийг нь буруутгаад яг тэр тэгтээ тэгж залбирдагч даруухан явж ивэл амен л да. Гэхдээ нэг зүйлийг тэгснээр бурхан сонсд юм биш ээ. Амен үү? Тэгээ бүгдээрээ тийм эрүүл байцгаая. Дэрэгт хүндэл бүгдээрээ эрүүл бай шүү. Ийм гажигтай байж болохгүй шүү. Энэ нь өвчтөн хүний төлөө залбирч болохгүй гэсэн үг шээ. Та нар залбир бүр өдөр болгоо өвчтөн хүн тааруул зүгээр өвчтөн хүн ингээл та нартай ингээд хажууд чинь хүн өвдөд байгааг харуул. Яа эцэн минь тгийг эргээд бити ингэж явал да. Ахаа их чиний би чинь жоохон тийм байгаа мó. Шууд оч. Тэгээд өвдөд гэвэл биес тэтгэж байгаа би чамаг ингээд залбирч өрөөж өгч болох уу эдгэрлийг ингээд хоёлаа гоё Есүс эдгээдэг тэр хүнд урам өгөлдөө Есүс эдгээдэг өөрөө эдгэрчсэн бол тэр түүхээ яар эсвэл библийн түүхийг яар Есүс эдгээдэг хоёлаа залбирая яг үндэ бол эдгэх чинь та биш шүү дээ Есүс эдгэж шүү дээ би зүгээр л Есүс эдгэхэд сууг болох гэдэг байгаа байхгүй яг тэгвэл өвчтөн хүн дээр яа гэж хэллээ тэгтэл итгэгч нар яаж вэ өвчтөн хүн тааруул дотроо сэмэрхэн тоороод өө эзэн минийгээ гараа явчаарай гэж Библиэлд тэгээ хэлсэн юм шиг л бид нар өвчтөн хүний харчаал ингээ явчих юм. Харин очилд үйлдэл хий. За өөртөө л үйлдэл хий. Та нар гайхамшиг үнэхээр харахыг хүсэж байна уу? Үйлдэл хий.
Та нар гайхамшиг харна шүү. Дуулууртай хүн. За дуулуур гэдэг бол маш чухал. Библи ингэж хэлсэн шүү дээ гэдгийг хараад. Тэгээд та нар зүгээр очил доо. Би ч өгдөд байгаа юм уу? За би залбирч өгье. Тэгээ Есүс бол байдаг. Есүс идгээд. Тэгээ тэр хүн жоохон эдгэрэх итгэл төрөхийн тулд би ийм зүйл харж байсан. Есүс Библиэлд ингэж хэлсэн. Тэгээ би бас залбирч өгье. Юмыг эдгэрчүүл бас гоё штэ гэ. Сайхан ирүүлээр ярихгүй тий. Тэгээ яг өөрийнхөө байгаагаар би бас өөрөө ч гэсэндээ бас тий анх удаа хийх гэж байгаа. Гэхдээ Есүс эдгээдэг нь бол үнэн шүү. Хоёлаа нэг залбираад үзэх үү гэд. Өвчтөн хүн чинь залбирилгэн штэ. Ямар ч өвчтөн хүн ер нь ихэнх нь тэр өвчтөөл биш бол залбируулна да гэдэг ахгүй тий. Хөрөлбөл ойлгож байгаа шүү дээ намайг. Би ч тэ эдгэрмээр байна шүү дээ тий. Тэгээд чин сэтгэлээсээ гартаа өвчтэй газар гараа тавиал за хоёлаа залбирая. Есүсээ та эдгэж өгөөрөө. Тэгээ гар тавиад хэсэг ингээд ариун сүнсийг сонс. Яаж залбирахыг асуу. Яг юуны төлөө та надад нэг харуулж өгөөч. Тэгэн гутал хараа би та нарт хэлээ. Юу болдгийг вэ гэхээр шууд ингээд нүдэн амтсан байхдаа ч оюун бодол дотор нэг зураг л ороод ирдэг. Яг энэ хүний завхаарсан юм уу? Энэ хүний хэн нэгнийг аюу үзэн ядаад уучлаагүй явж байгаа. Тэр нь бүр тодорхой бүр аавыгаа ээжигээ ч юм уу эхнэрээ үзэн ядаа явж байгаа. Яг тийм өстө донк гэж ороод ирдэг байхгүй. Тэгээ чи мэднэ. Яг энд ингэсэн байх гэдгийг. Түүнээс яг юу үтцвэ? Энэ үнэн болоо худлаа юм болоо гэж ингэж эргэлзэхгүй. Яг тэгвэл бурхны илчлэлт байж тээ. 100% яг энэ ингэсэн байх гэд шууд мэдлэг ороод ирдэг байхгүй. Чи яг хартсан юм шиг мэдлэг ороод ирдэг. Тэгээ чи яг тэр үед чи шууд хэл. Сая ийм харагдлаа. Чи аавыгаа үзэн ятсан явж байгаа юм байна. Чи тэрийг уучлах ёстой гэж бурхан хэлж байна гэхэд тэр хүн яг тийм байдаг байхгүй. Чиний өмнө зүгээр л нустайгаа нулимстайгаа ойлтол унаа заяа. Чи яаж мэдээд байгаа юм бэ гэж унаа. Яг тэгвэл бурхан тэр хүний өвчний шалтгаан нь юу вэ гэдгийг тэр үзэн ядалтыг олон жил тээснээс болоод тэр гомдлоор хорслоор хүлэгдсэн явж байгааг ариун сүнс илчилдэг. Тэгээ та өөрөө ч гайхна. Пүүх ямар гайхалтай юм бэ. Пүүх. Тэгээ чи тэр хүнд мэдлийн үгийг хэлж явахдаа таны тархич нь бол зүгээр өстө нэрэ уур манаа савтлаа гайхна. Хүүш ямар сони юм бэ. Пүүх өстө юу вэ. Ингэж Христ итгэгч хүн миний дотор ариун сүнс байгааг үйлдэл хийж байгаа мэддэг байхгүй. Тэгээ хүмүүс ундаг гэсэн. Чи баг ямар агуу вэ гэд. Тэр үед та хэлээрээ би агуу биш ээ. Би чи нөгөө новшчин байж штэ нөгөө гимтэй хүн. Би яалаа чамаас хулгайлж ирсэн хүн бидтэй. Би Есүст итгэсэн байхгүй юу өгшөн гэл. Сайхан ярил та ирүүлэр. Амен. Зүгээр байгаагаараа дэрэгт хүндэл байгаагаараа л үнэн байв. Түүнсэж нэг шашиндаг царайлаа. Нэг унзад хоолоогоор яриад зарим хүмүүс Христ итгэлийг ойлгоогүй юм шиг байна. Зүгээр л ингийн бай. Христ итгэл гэдэг чинь маш энгийн яг үннээрээ байх харилцаа шүү дээ. Амин уу? Ягаа нэг Тэ бид нар чинь сул дорой хүмүүс шүү дээ. Алдаатай оноотой. Уурлан бохомдон тэгээд л одоо ч гэсэндээ тий би ч гэсэн пастор тэгтэл уурладаг шүү дээ. Тэгэл алдаагаа засдаг, гимшдэг. Үгүй ингэж л явна шүү дээ. Та нар Христ итгэжлээр ингээд сүнс болоод нэг л хариу амт ингээл ийм биш шүү дээ. Хүмүүс доромжилж байлаа тэнэг болцсон ингээ уурлахчгүй ингээ амьдаас амьд байхгүй. Эндээс чи хамаг юм гарна шүү дээ нөгөө хуучин. Тэр үед Христ итгэл гэдэг чинь харин Есүс юу гэлээ? Библи юу гэлээ? Тэгээд за хайрл уучлал гэсэн шүү дээ. Ерөө гэсэн шүү дээ. Хавчсан үнэглээ залбир гэсэн. Дайсан ч үлсвэл хоол гэсэн шүү дээ гэд ухамсартайгаар яг дуулууртайгаар уг нь бол нөгөө хуучин үнээрээ бол нүдэ хийчмаар шүү дээ. Яг тэр чинь байгаа шүү. Тэр чинь хэвээрээ байгаа заа юу. Нөгөө махбод чинь энэ биеэс салааг бол байж л байгаа. Харин би нэг гой сайхан мэдээ. Үхэл энэ нүгэлт махбодыг бид нар тайлна. Яг хувцас шиг тайлна. Энэ махбод чи өөрийн гэсэн хүсэл тачаал байгаа даа. Тийм учраас махбодтой амьдрч байгаа ямар ч итгэгч нарт энэ махбодын уур хилэн
махбодын бодол санааны нөгөө тачаал завхаа ясна бүх юм ингээл дотроос чи ингээл урагддаг. Бид ч амар зовлонтой. Нэг талаасаа Есүсийг дагчмаар байна. Нөгөө талаасаа махбод ингээд байдаг. Айгүй хэцүү. Тэгэд бид нэр дуулууртайгаар Есүсийг дагаж махбодыг өхүүлж амьдрах хэвээр. Харин итгэгч хүмүүс бид нар өөхөх үед энэ цогцыг бид нар шоронд нь үлдэн штэ. Тэр үед л ёстой жинхэнэ би ямар ч махбодгүй тэгэд өөр алдрын биеийг өмссөн учраас одоо ёстой сүнс болно заяа. Ёстой уур хэлэн байхгүй, ёстой амар тайван цул хайр. Таныг яаж шахсан хайр л гараад байна. Одоо бол таныг нэг алгадахад баг зэрэг хайр гарнаа. Хоёр алгадахад хайрын чинь шавхруу нэг гарнаа. За 3 алгадахад тэгээд дуусаа. Бурхан минь. Ингээл энэ махбодын чинь яцлах дарах тусам дотроос ч ёстой галтуул шиг юм ориглол гараад ирж хэсэг байж байгаа л. Тий. Харин энэ биеийг тайлах үед өстой гоё бол би ч өстой хурдхан шиг заримдаа тайлчмаар санагддаг шүү дээ. Ямар зовлонтой юм бэ? Сайныг хүсдэг миний дотор муу норшоод идэг. Энэ нүгэлт махбодын энэ өөрийн гэсэн хүсэлтэй гэж байна. Энэ нүд өөрийн хүсэлтэй, нүдний хүсэл гэж. Гэхдээ харахыг бодохгүй байхад л донкэл нэг нүцгэн мүцгэн ч юм уу юм руу нүд явцсан байгаа юм чи. Тарих бодоогүй байхад зүрх хүсээгүй байхад энэ нүд чинь дог гэж явцсан байгаа байхгүй. Нэг өвгөн ам шүү дээ. Өвөө. Зурагтаар нүцгэн хүүхний ингээд бэлхүүснээс дээгүүрх ингээд гарсан чинь өнгийгээ доотыг харж хаад байсан зурагт руугаа өнгийгээд. Энэ бол нөгөө хүсэл тачаал гэдэг чинь ийм амьдаас амьд байж идэг зүйл. Тэгээ бид нар энийгээ мэдрээд гутраад байдаг тий. Бурхан минь гэж. Тэгтээ одоо бидний дотор бас бурхны үр байгаа. Тэр бол ариун. Тэгээд бас бидний энэ махбодтой. Тэм учраас Библи ингийн шилж байна. Галаат 5-ын бүгдээрээ яг Библийн эрүүл мэдлэгтэй яг энэ бүх зүйлийн талаар яагаад ингэж байгаа юм болоо гэдгээ бид нар бурхны үгнээс юм эрүүл теологийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Галаат 5-ын бүгдээрээ 19-аас харъя. Библи юу гэж байгаа юм болоо? Яг энэ талаар бичсэн юм байд юм уу? Байна. За 16-аас харъя. Махбодын үйлсгээ гарч их та. Махбод. За, махбодтонгууд байна уу? Англиар ингэж хэлдэг. Би өөр инээд ирээд. Everybody гэл те. Hello everybody гэж. Everybody гэдэг чинь бүх махан биетэй л гэсэн үг шүү дээ. Монголоор орчуулбал body гэдэг чинь те бүх махан биетүүд ээ гэл. За, энд бүх махан биетүүд байна уу? Энд нэг сүнс сууж байгаа юм биш үү гэдэг аахгүй. За, махан биетүүд та нарын дотор бидний дотор юу болж байгааг харъя. Харин сүнсээр яв гэж Библи хэлж байна. Махбодтонгуудад. Харин сүнсээр яв. Томор бичсэн байгааз энэ ариун сүнсийг хэлж байгаа. Ариун сүнсийг дагаж, ариун сүнсээр дүүрэн амьдраа гэсэн үг. Ариун сүнсээр залбир, ариун сүнсийг сонсож, ариун сүнс сануулсан болгоноор одоо ариун сүнсний зан чанар, эмоц, мэдрэмжээр ингэж яваараа гэж махбодтонгуудад хэлж байна. Харин сүнсээр яв. Тэгвэл та нар юу гэж байна? Махбодын буюу махан биеийнхаа хүслийг гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ. Энэ махбод чинь өөрийн гэсэн хүсэлтэй байгаад байна шүү дээ. За, сүнсээр яв гэсэн байгаа. Тэгвэл махбодын хүслээ биелүүлэхгүй. За, энд махбодын хүслээр байнга махбодын хүслээр яваад байгаа хүн байна уу? Тэс гараал худлаа ярьдаг. Ямар ч бодлого зүгээр. Тэгээд тэрийгэ тоохоо болцсон. Мэс чанар нь дөлиерцэн гараал худлаа ярьдаг. Эрдөөсөө тоож байгаа ч юм алга гимшдэг. За, энэ хүмүүс бол би та нарт хэлье. Та шууд там руу явна уу? Нэрш. Та тэг тусмаа бурхныг мэдчихэд ичгчгүй хайхчгүй худлаа яриад яваад идэг бол махан биетнүүд энэ ялзарсан үйлсээрээ завхарсан үйлсээрээ тамд л хаягдана. Би итгэдэг штэ гэж хэлж магадгүй. Тэгвэл Есүс нөгөө үгийг хэлнэ. Ёс бусыг үлдэгч би чамайг танихгүй зайл гэж хэлнэ. Би итгэж исэн. Би өстө баруун солгоог иш үзүүлээд би өстө нэр Есүсээ ханаруулж исэн штэ. Хүмүүсийг уучлаарай. Уучлаарай ч байхгүй л Есүс чамаас уучлах үн гэж байхгүй шүү дээ. Зайл шүү дээ. Яг тэгвэл чим зүрхээ хатууруулад тий мөс чанараа ингээд буруу юмд явуулсан. Харин буруу юм хийдгээ нүгэл алдаа хийдэг. Адилхан. Тэгтээ гимшдэг хүн. Намайг уучлаарай. Би буруу юм хийчлээ. Эзэн минь Есүсээ.
Би буруу юм хийчлээ. Намайг уучлаарай гэд гомдоосон хүмүүсээс уушлах гуугаад ингэж засагдад хичээж байгаа. Тэгтээ ингэж нөгөө унаж бүтрээл яваад идэг хөрхий. За тэр хүмүүсийн сэтгэл нь гоё. Энд чинь гимгүү хүн гэж энэ хорвоод байхгүй. Ялгаа нь ийм л байгаа. Бид бүгдээрээ гимтэй гимшдэггүй хүн гэж байгаа. Гимшдэг хүн гэж байгаа. Ийм л хоёр ялгаа байгаа. Гимшдэг, гимссэн хүн диважинд орж яхад яг адилхан гим хийцэн. Тэгтээ гимшдэггүй хүн там руу явах болно. Яг гэвэл худлаа ярьчаад гимших сэтгэл төрөхгүй байх гэдэг чинь тэр хүний зүрх сэтгэл ямар бохир болохыг харуулж байгаа. Та ингээд нойлынхоо одоо өмхий самхаа юмыг ингээд арчаад ус татаад ингээд хогийн савнд нойлын хэргэлсэн балиар цаасаа хийгээд тэгээ тэрийг нь хүмүүс хогийн цэг дээр аваачаа шатаадаг үсттэй. Хийсэн гимээ гимшдэггүй хүний доторх зүрх нь яг л ийм нойлоос долоон дор аимшигтай бузар боддог. Тийм бурхан тийм учраас тэрийг хогийн цэг дээр шатаахаас өрөөр авахгүй. Энэ бол мөнхийн там. Бид бүгдээрээ гимтэй. Харин гимшдэг хүн гимшдэггүй хүн л гэж байгаа. Тэ өөртөө хэлээр гимшиж амьдр гэдэг хэлсэн үгийг л санаж байна. Гимшил гэдэг бол алдаагаа засахыг хэлж байгаа. Амен. За 17-ыг харъя. Галаат 5:17. Учир нь махбод сүнсний эсрэг хүсдэг гэж энэ томоор бичсэн байгаа. Энэ ариун сүнсийг хэлж байгаа. Ариун сүнсний эсрэг хүсдэг. Ариун сүнсний хүсэл бодлын эсрэг махбод хүсдэг. Сүнс нь буюу ариун сүнс бурхны сүнсийг хэлж байгаа. Яг үндэ бол бурхныг хэлж байгаа. Бурхан бол сүнс шүү дээ. Тий. Тэр бол ариун. Харин сүнс махбодын эсрэг хүсдэг гэж. Юу гэвээс хүссэн юмсыг чинь хийхгүй тулд махбод сүнс нэг нэгнээ эсэргүүцдэг ажээ гэсэн. Хүссэн юмсыг чи хийхгүй тулд энэ хоёр бие бинийгээ эсэргүүцдэг. Энэ юу гэсэн үг вэ? Та худал хуурмаг, завхаа ярил, буруу мухай юм хийх гэсэн чинь бурхны ариун сүнс болгож хэлдэг. Наа чи нүгэл шүү. Таны хүссэн юм хийхгүй. Гэсэн чинь та бурхныг дагаад сайн мэдээ тарааж өвчтөн хүн дээр залбирах. Бусад сайн юм хийх гэсэн чинь эзний төлөө өргөх гэсэн чинь нөгөө махбод нь бити. Ингээд энэ хоёр бие биенийг эсэргүүцдэг. Таны дотор яг ийм сүнслэг тулаан болж идэг. Хүлэн зөвшөөрж байна. Үнэн үү? Би зүгээр зөв ярьж байна уу? Гайгүй юу? За. Амен. Гэхдээ монголчууд айгүй гоё те. Манай монголчууд ингээ гадныхныг харах юм бол гадаадынх нь ийм номлогч ярина штэ. Оо yeah. Wow. Wow, amen гэж та. Сүм бол та амар чимээтэй. Манай монголчууд бүр ингээд зүрхээрээ сонсдог байхгүй. Гадаадынх нь тэхгүй штэ. Ам нь хөдлөөл юм. Wow, amen. Oh yeah, go ahead. Астан дээр үргэлжлүүл гэж та. Номлогчийг бол айгүй жаргана. Тий. Тэгээ гадаад номлогч нар манай Монголд ирэхлээр та нар надтай хамт байна уу гэ гайхаад байдаг. Манайхан бүх чимээгүй. Тэгээ би хэлдэг байхгүй. Номлохоос өмнө гадаад хүмүүст хэлдэг. За манай монголчуудад номлол бүгд чимээгүй болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл чиний номлол зүрхэнд нь хүрж ийн гэсэн үг. Тэд чихээрээ биш зүрхээрээ сонсож байгаа. Бити гайхаад аваа. Oh yeah. Окей. Тэгэхгүй бол шоконд ороод та нар байна уу? Та нар яасан үхэл юм бэ гэдэг байхгүй юу? Та нар амьд байна уу ч гэх шиг. Амьдаас амьд сонсож байгаа. Манайх их гоё шүү дээ. Амен. Зүрхээрээ сонсно гэдэг маш чухал. Халелуя. Бүгдээрээ л шүү дээ. Бурхны үгийг зүрхээрээ л сонс. Зүрхэнд сонсогдно гэдэг маш чухал. Тэгтээ бас нэг хүн намайг тэгжээс энэ нараа пастрыг номлохлоор энд биш энд ороод идэг байхгүй юу гэж хэлсэн шүү. Амен. Тэгээ бид нар үннийг ярихад угаасаа хүн чинь үннийг таних шүү дээ. Энэ хүн үнний яриад байна, зөв яриад байна гэдгийг. Тэгэхээр би манай сумынхан та нар минь бити хотлоо. Нэг гоё хүмүүс таалагдах гээл ингээд нэг гоё ярих гэдэг шүү дээ. Бити тэгчээ заяа. Нэг сэтгэл төрүүлэх гээл. За хаанаас нь эхлэх үү? Аль үед нь халелуя гэж хашгирах уу? Хизэн нь тэдүү хэлээд энэний дараа амен гэж хоёр удаа хэлье. Зарим хүмүүс номлоо ингэж бичдэг шүү дээ. Бүр зохиол, кино зохиол шиг бичсэн шүү дээ. Эхлээд ингэж мэдчлэн ийм онгоо ярьж инээлгэн. Тэгээд дараа нь энийгээ ярина. Энэний дараа амэнэ бичнэ. Ингээ бичсэн бүр. Бурхан минь. Амар тий. Бас амар хүмүүс байгаа шүү. Харин ах トゥ усмнэ. Зүгээр л
үннээр л байхад тэгэл болоо. Есүстэй хамт явахд л болоо. Амин уу? За. Тийм учраас Махбод сүнс хоёр бие биенийг эсэргүүцэж чинь. Та нарын дотор яг энэ зөрчлийг мэдрээд байгаа байхгүй. Тийм. Тэгээд заримдаа итгэгч нар бүр ингээд цөхөрчдөг. Энэ учрыг ойлгохгүй. Би эсийг дагаж чадахгүй байна гэж ихэнхдээ боддог. Яг тэр бодол чинь чөтгөр өсөйдөг. Чи чадахгүй бол. Гэтэл Библи ингээ аль хэдийн хэлсэн. Та нарын дотор ийм юм болоод байгаа. Махбод чинь сүнсний эсрэг өсөд. Харин ариун сүнс чиний махбодын үлсийн эсрэг өсөд. Аль альнийг чинь хэлэхгүй энэ хоёр бие биенийг эсрэг үсээд чиний дотор ийм тулаан болоод байна. Сүнслэг тулаан, сүнслэг дайн чиний дотор болоод байна. Чиний зүрх бодол дотор. За тэгэхээр яах вэ? Цаашаа харъя тий. 18 дээр. Хэрв та нар сүнсээр удирдуулдаг бол хуулийн дор ис байна гэсэн байна. Сүнсээр удирдуулдаг бол. Тэгэд нэг ийм жишээ энэ дээр их тохирно гэж би бодож байна. Би энийг нэг бичиж аваад энэ жишээг ярина, хоёрдугаарт ингэж яагаад гэж бодоогүй шүү. Зүгээр ариун сүнс л удирчдээ шүү дээ. Энэ дээр энэ жишээ их тохирдیں۔ Хүмүүс их энэ жишээг авдаг. За. Нэг аав хөө хоёрын ярьцлага байдаг илүү юу вэ? Хоёр ингээд нохоо билүү чон билүү байсан. Тэгээд тэр хоёр чон нохоо хоёрыг хооронд нь одоо хоёр чоныг ч билүү хооронд нь тулдуулах та хүүхэд нь асуусан юм байл да. Энэ аль нь дийлэх бол гэсэн чинь чиний аль их тижээсэн л яландаа гэж. Яг бидний дотор махбодын хүсэл тачаал байна. Ариун сүнсний хүсэл гэж байна. Ариун сүнс өөрөө байна. Тэгэхээр итгэгч хүн яавал махбодын хүслээ биелүүлэхгүйгээр харин ариун сүнсний тэр бурхны үг сургаалыг дотор амьдрах вэ гэвэл та алийг нэг тижээснээс л болно. Та Библийг уншихгүй сүмдээ хаяа ирээд хаяа тасалдаг. Өөрийн залбиралдаа явдаггүй. Библийг өдөр болгон уншдаггүй. Эзэнтэй ярьдаггүй. Эзнийг магтах цаг гаргадаггүй. Чуулганд ирэхдээ магтаалаас дандаа хоцорж ирнэ. За ийм байх юм бол би танд бол баг ванг шиг хэлчихье заа юу. Ёстой үзмэр шиг хэлчихье. Та бол махбодынхаа хүсэл тачаалдаа ялагдсан амьдарч байгаа хүн мөнөөс юм уу? Яг тэгвэл тийм хүн чинь залбирдаа очдгоо, тийм хүн Библийг уншдаг байхгүй. Тийм хүн итгэж гисэн мөртлөө чуулгандаа үнцэн өгдөг, тасалдаг. Тийм хүн Библийг уншихчгүй. Тийм хүн бол өдөржингөө унтаал, өдөржингөө нүрээ будаал. Тэгэл ажил дээр очиж хэрүүл хийгээл. Тэгэл нэг гартаа пиав, нэг гартаа тамхиад татаад ингээл явж гин. Махбодын хүсэл тачаалаараа явж байгаа махбодын одоо дотор байгаа тэгсэн мөртөө итгэвчүүний тухай би ярьж байгаа шүү. Итгэдэггүй хүнийг бол ярих ч хэрэг байхгүй. За ийм хүн байна. Харин та өөрийн залбиралдаа ирдэг, чуулгандаа ирдэг, магтаалын цаг дээр эзний оршихуйд шумбаа орчдөг. Өглөө өдрөөрөө Библийг уншаад, тунгаан бодоод, эзнээр удирдуулаад, ариун сүнсээ та намайг дүүргэж Иесусээ. Та намайг яг одоо дүүргэж удирдах өгөөрөө. Эзний өмнө ирээд суучдаг. Та ариун сүнс цутгаж байгааг хүлээж авдаг. Бүр ориглох болог бүрсдэг. Гэрэл гялбтал. Эзний оршихуйд цаг 2 цаг. Нэг мэтгэд бүр 3 цагч болцсон. Бүр юу вэ? 30 минут боллоо гэсэн чинь бүр эзний оршихуйд бүр дэндүү тэр шалуум дотор ингээ байгаа сурцсан. Тим хүн тим амархан нүгэл үлддэг юм аа. Харин тэр хүн дотроос гайхалтай мэрэгүү ухаан, гайхалтай сүнсний хүч, итгэл, урам зориг ингээ гараад идэг. Тэгэхээр та алийг нь тижээмээр байна. Алийг нь тижээснээр л амьдрна гэсэн. Тийм учраас 18 дээр хэлж ш. Та нар сүнсээр удирдуулдаг бол хуулийн дор иш байна. Бурхны 10 хуулийг энд ярьж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Надаас өөр бурхадтай байж болохгүй. Чи дээр тэнгэр доор газарт ямар нэгэн шүтээний гэртээ бүү орвол чи эзэн бурхныхаа нэрийг дэмий хоосон бүү дурд. Эцэг ихэ хүндэл гэсэн эдгээр хуулиуд байгаа. Тэгээ бүү завхаар, бүү ал, бүү hodл гэрчил, бүү шунхаар, бүү хулгайл. Энэ бүх хуулийн дор нь биш. Харин ариун сүнсээр удирдуулдаг хүн хуулийн дээр гэдэг нь энэ бүх бурхны хуулинд бичигдсэн тэр зүйлийг ариун сүнсээр дүүрэн хүн
өөрөө цаанаасаа биелүүлдэг. Ариун сүнсээр дүүрсэн хүн хизээж бурхны нэрийг дэмээ хоосон дуртахгүй. Ариун сүнсээр дүүрэн хүн хэнийг ч шүтэн болгож шүтэхгүй. Ариун сүнсээр дүүрэн хүн хизээж хулгайлахгүй. Хулгайлах сэдэлж төрдөг юм аа. Ариун сүнсээр дүүрэн хүн хүнийг үзэн ядаж алах тийм ачаагүй аллах хүчирхийллээр хизээч дүүрдэггүй. Өөрөөр хэлбэл хуулийн дээр байж хуулиас ангид бүр хуулийг ингэж бүү алгасан штэ гэж ингэж дарамтлж биелүүлдэг юм биш. Зүгээр цаанаасаа хуулийн дээр тэр ариун байдал дотор явчихдаг байхгүй. Амен үү? Би энийг нэг удаа мэдэрлээ. Шинэхэн итгэгч Абаканд Библийн сургуулийн оюутан байх үед. За Лук номны нэг ишлэгийг уншлаа. Тэгсэн чинь тэн дээр одоо эзэн Лук номны 13 дугаар бүлгийн 7 дээр 6 дээр байна уу? Байвал гаргачаар инжирийн модны сургаалт зөвлөл. Тэн дээр за хамтдаа энийг уншиж. Тэр ийм нэгэн сургаалт зөвлөл айлдав. Нэгэн хүн усан үзмийн талбайдаа инжирийн мод тарьжээ. За энэ инжирийн мод таныг төлөөлж байгаа. Усан үзмийн талбай гэдэг нь сүм чуулган бурхны хаанчлалыг төлөөлж байна. Та тэр талбайд таригдсан бурхны хаанчлал, бурхны чуулганд энэ Христийн бие, бурхны гэр бүлд, бурхны тариалангийн талбайд таригдсан инжирийн мод. Тэгээд инжирийн мод тарьж байгаа нь ямар зоригтой юм? Хүн мод тарьж байгаа зорилго нь юу юм? Үр жимс шүү дээ. Үр жимс. Бурхан таныг үр жимстэй нэгэн болгохоор өөрийн хаанчлалд авчираад өөрийн талбай тарьжээ. Өнөөх нь тэр модноос жимс хайгаад юу ч болсонгүй гэж. Тэгсэн чинь нөгөө жимс нь байдаг. Уг нь зорилго нь танаас жимс гаргах гэдэг. Тэр жимс бол шууд хэлэх юм бол урт зүйлийг товчлоо хэлэх юм бол ариун сүнсний үр жимс байгаа. Таныг хайраар дүүрэн, баяр хөөр дүүрэн, төвчээр сайхан сэтгэл, дөлгөөн зан, биеэ захирах уу, итгэлтэй байдлаар дүүрэн тэр зан чанарын үр жимс. За та нар хэлэхгүй зан чанар чинь ёс суртахууны үр жимс. Танаас хайр гардаг. Амар тайван, та баяр хөөртэй. Урд нь та сэтгэлээр унсан ямар ч баяр хөөргүй. Нэг ингэ хэлчихэдгүй. Би жоохон хошигч хэлэх гээд байгаа шүү. Голисийн шаар байсан бол цаа юу. Ямар ч баяр хөөр байхгүй. Өстой голисийн шаар. Ийм байсан бол таныг баяр хөөртэй хүн болгох гэдэг шүү дээ. Үр жимс нь сэтгэл чинь баяр хөөртэй. Амен. Та баярлдаг. Энд чи ирүүл байхгүй баярлна гэдэг. Инээмсэгэлдэг. За ийм хүн болох гээд таныг бурхан тариаланд авчирч. Өнөөдөр энд сууж байгаа хүмүүс та бурханы тариалангийн талбайд байгаа инжирийн мод чиг шүү. Эзэн таныг үр жимстэй болгохоор авчирсан. Тэгсэн чинь танаас жимс байдгүй. 1 жил боллоо итгээд байдгүй. 2 жил боллоо байдгүй. 3 жил болсон та хэвээрээ. За тэгсэн чи юу болж байна? Дараагийнх нь. За энэ дээр солигдсон байна. Тэгээд цэцэрлэгчд хараач гэж. 3 жилийн турш би харж байгаа Христ итгэе 3 жил болсон хүн байхгүй. Би ирж энэ модноос жимс хайгаа юу ч болсонгүй гэж. Эзэн танаас жимс хайдаг. Үүнийг огтолж хай гэж. Энэ мод юунд газрыг дэмий эзлэх ёстой юм бэ? За нэг өдөр таныг тастаад бурхан талбайгаас гаргаа хийчихнэ гэж. Би энийг уншаад айсан байхгүй. Бурхан минь би тасдагдмааргүй байна. Би энэ амьдралд хангалттай зовсон. Би зөндөө алдаа гаргасан. Би тэрнийхээ горыг чүрдсэн. Би өлсөд цангах, өвдөж зовох гэдэг юу гэдгийг би мэднэ. Би дахиж тасдагдмааргүй байна. Тийм учраас л би эзнээс би юу гуйсан гэж. Эзэн. Хүмүүс үржил шимтэй шимгүү газрыг үржимс ургуулахын тулд хаглаад шороо хайргийн түүгээд тэр байтхаа бүр бордож байгаад үржимсээ ургуулдаг. Хэрвээ тэр сүнслэг бордоо мордоо байд юм бол намайг бордож өгөөч. Яг гэвэл миний зүрх сэтгэл ингээд хатуу, дуулгаргүй, итгэлгүй, айгүй тийм онцгүй муухай зүрх сэтгэл байдаг. Тэгэхээр та миний энэ зүрх сэтгэлийг борддог, бордоо мордоо байдаг бол бордож байгаад ингээд үржимс ургуулж өгөөч гэж би залбирч ирсэн. Би гуйсан. Тэгэд би мацаг барьсан. Эзэн минь миний энэ гимшдэггүй энэ хатуурсан зүрх сэтгэлийг гим нүгэлд муухай балиар дуртай юм бардам занг намайг өөрчилж өгөөч гэж залбираад явж ялаа. За тэгсэн чи Абаканд би Оросд штэ Абаканд Сибирийн хүүтэнд өвөл болсон. Би Библийн сургуульд сурж байгаа оюутан. Тэгсэн чи Библийн сургуульд би сурж явах үед нөгөө Монголоос бид нар зардалтайгаар ирсэн байхгүй юу? Тэгэл зарлаа төлөөл ирсэн. Тэгсэн чинь тэнд бас амьдрд юм байна штэ.
энэ чи байр түрээсэлд юм байна. Юу ч мэдэхгүй. Ердөөс Орос Библийн сургууль сурна гэл миний залбирсан юм визнийхаа мөнгийг залбирсан, зардлынхаа мөнгийг залбирсан. Тэгсэн чинь яг эзэн тэрийг өгсөн. Тэгээд Оросд очисон чинь Библийн сургуульд хүлээж авахтаа тэгж байгаа юм чи. Та нарыг бурхан давчирсан бол бурхан хангана гэж бидний годомжинд гаргацсан. Тэгээ бид нар би орцсон тонлоо. Подизм тонлоо. Тэгээд өглөө Библийн сургуульд явдаг. Тэгээ Сибирийн хүүтэнд би өвөл олон удаа орцсон тонсон. Ямар ч дэвсгэр байхгүй, хучлага байхгүй. Тэгэд хүүтэн Оросын хонголд Сибирийн хүүтэнд хөлдөж өгчих гээ сэрнэ. Босоод биеэ өрнө. Ингээд маргааш өглөө хичээлтэй Библийн сургуулийн оёотой. Тэгээд дарахлаар амар шээс хүрнэ тий. 6 7 гарч гадаа гарч бизнесал хэвтэн. Тэгэл дараал дахиад хамаг шингэн гадагшлна. Тэгээд сүулдэ хөлдөж өгөхгүй тулд Сибирийн хүүтэнд ингээд харанхуй шин ингээд үе хөдөлгөөд ингээ гүүгээд шөнө 3 цаг ингээ явна. Өглөө хичээлтэй. Тэгээ нэг удаа би тэгээ явж илаа. Тэгсэн чи шөнө 3 цагийн үед нэг түүсний хажуугаар явсан чинь түүцний цонх хагарцсан. Байж хүүшээ яана. Цонх хагарцсан байж тээ гэд ингээд харсан чинь нөгөө түүцний худалдагч бүдүүн ор савга тас үсэрсэн. Бүр цул арх үнэрч чинь хорхирцэн хөвтөж цонхыг хагалцсан. Кас нь онгоц. Бөө мөнгө асарцсан. Касн дотор нь ч мөнгө байна. Тэр доошооч мөнгө асгарцсан байж байна. Тэгээд тэр түүцний бүр дотор штэ битүү нөгөө сникерс, твикс штэ илдэв янзын гоё. Пөөх би нөгөө Монголоос ирсэн оюутан. Хөлдөж өгөх гээд. Байр түрээслэх мөнгө байхгүй. Тэгээ дээрээс нь хөсөглөө. Хоол байхгүй. За өмнө нь нар мандах гэдэг хүн байж штэ. Жинхэнэ нөгөө дээрэмчин байлаа штэ. Хүн өгөхгүйгээд ахтал ходог тулгаал, буу тулгаал мулт татаад авдаг байсан. Тийм хүн чинь тийм юмтай таарсан. Би яасан гэж. Яана одоо энэ их чи мөнгийг нь хүн авчих үү тэгэл. Нүдлээ нөгөө өвлийн шүн чинь ингээд нөгөө тест. Айгуу чанга цуур хатчих юм чи. Нөгөө цонхных нь модан хараамын цогцлоор чинь нөгөө хүн чинь сэрдгүү өшөө чанга нүдлээ сестра гэж нүдэд эдэг мөнгөний хүн авчихъя гэж бодоод байгаа. Нүдэд мэлээ нүц. Тэгээд чимээч ингээл айгуу цуурайтаа сонсогч. Тэгсэн чи гинт би бодлоо. За. Айгуу бол цагдаа ирвэл намайг авсан гэж бодох юм. Би хагалцсан юм шиг. Айгуу бол тэгэн штэ эдэр чинь. Тэгээ би нөгөө Библийн сургуулийн оюутан нөгөө түүц ухаж байгаа баригдсан гэл нөгөө Есүсийн нэр гарах вэ гэл гинт бодогдгонгууд би шууд ер нь холтчихъя гэд. Ер нь нэрээ дими юмд оролцох юм байна гэж явцсан байхгүй. Тэгээд өглөө болтол орцсон твтэж байгаа. Тэгээ өглөө 8 цагт би Библийн сургууль 40 минут магтдаг байхгүй ороод. Яг 8:00-оос эхэлдэг. Тэгээ 8:00 1 секунд гэхэд хаалга барина. Чи 1 секунд хоцорсон байна. Уучлаарай гэж байгаа юм чи. Тэгээ бид нар цагаа барина гэдгийг тэнд маш их сурсан. Тэгээ би ороод эхний 40 минутанд эзнийг магтаал тоолж ясан чинь. Гинт надад хүш. Би яагаад тэр мөнгнөөс тэр идэх юмнаас аваагүй болоо. Үгүй яагаад авах бодол надад төрөөгүй бэ? Авах бодол төрөөгүй байхгүй. Яагаад авчих гэсэн бодол төрөөгүй юм бэ гээл яг тэр гэж ботсон чинь дуу хоолой. Надад ариун сонс. Чи өөрчлөгдсөн хүмүүс гэж хэлсэн байхгүй. Бурхан минь ээ. Би тэр үед яасан гэж. Халелуя! Йоо, би өстө амар баярлсан. Би өөрчлөгдсөн ба штэ. Би үржимстэй болсон ба штэ. Надад тэрнээс авах бодолч төрөөгүй штэ. Гэхдээ бодол төрж болно штэ. Би мөнгөгүй ятаж ингээд энийг аваад байрныхаа мөнгийг төлжүүл гэсэн бодол орж ирж болно штэ. Би авахгүй байсан ч бодол орж ирээ за болохгүй штэ. Би итгэж хүнгээл тэгж болно штэ. Тэгтэл бодолч төрөөгүй гэж та нар боддоо. Тэгэл би зовлон дотор баяртай бай гэдэг үгийг би ойлгосон байхгүй. Яагаад бурхны хүмүүс зовлон дотроо баярлаад байсан бэ гэвэл бид нэр өөрчлөгдсөн учраас. Бид энэ хорвоод байна штэ. Үхсэн хүн амьлахыг та нар хамгийн агуу гайхамшиг, хор тавдар биеэс нь тасарч унаал тэр хүн идэрхийг хамгийн агуу гайхамшиг гэж бодож ивэл үгүй. Иннээс агуу гайхамшиг байдیں۔ Хор тавдар тусаад идгэрсэн хүн ч сохор байж байгаа хараа орсон хүн ч буцаад нүглээ хийгээд там руу явдаг хүн байдаг.
Харин энэ дэлхийн хамгийн агуу гайхамшиг бол хүн өөрчлөгдөх байхгүй юу та? Та өөрчлөгдөх. Энэ бол Бурхны хийж чадах хамгийн агуу гайхамшиг. Гэхдээ энийг Бурхан таны оролцоогүйгээр хизээч хийж чадахгүй. Та өөрчлөгдөхийг хүсэхгүй бол Бурхан яг үнэндээ бол бүх хүн төрлөختнийг аврахыг хүсэж байгаа шүү дээ. Бүгдийг аврахыг хүсэж байгаа. Бүгдийг шүү. Гэхдээ бүгд итгэхгүй байгаад асуудал байгаа байхгүй. Бүгд дагахыг хүсэхгүй байгаа. Бүгд өөрчлөгдсөн шинэ амьдралаар амьдрахыг хүсэхгүй байгаад л асуудал байгаа. Яагаад гэвэл Бурхан хүн болгонд сонгох эрхийг өгсөн. Бурхан хүнийг автоматар адгуус шиг хүчээр хизээч зөвхт амьдрал руу дагуулахгүй. Бурхан хүчирхийлэгч мөн чанар байхгүй. Аав ээж чинь таныг сүм рүүгээ яв гэж уурлан загнана. Бурхан бол хизээч тэгж хүчирхийлэхгүй. Аав ээжээр нь ятгана л та. Хань ижлэр нь ятгана. Гэхдээ яг үнэндээ бол Бурхан бүх хүнийг л яг тань шиг гимшээд Есүст итгээд зөвхт амьдраасаа гэж хүсдэг. Тийм учраас танаар биднэрээр сайн мэдээ тунхаглах гэж хэлдэг. Тэр хүмүүст очиод үннийг яар. Гимш гэж хэл. Христийг даг. Түүнд дагахын утга учирыг мэдвэл тэднийг чуулган руу өр. Тэгээд сонсоод итгэсэн нь аврагдана гэж хэлсэн байгаа шүү дээ. Харин итгээгүй нь яллагдана. Яг гэвэл тэд буруу замыг сонгосон. Зүрхээ атууруулсан учраас. Тийм учраас ах эгч дүүс нар минь ээ. Бид хийх ёстой юм а хийн. Ярих ёстой зүйлийг ярилгүй яах вэ? Бид сайн мэдээнээс хизээч хичиж болохгүй. Сонголтыг тэгээд тэр хүнд үлдээ. Тэгээд тэр хүнд сануулж болно. Хожим нэг казак ихч намайг би Америкт явж байхдаа уулзж ирсэн. Бас Америкт байхдаа гэрчлээ ярьж ирсэн. Тэгээд тэр ихч итгэгч болоод энд ирээд нутагтаа ирээд казак ах トゥ устай сайн мэдээ тараасан баг. Тэгсэн чинь нөгөө хэдний явт лалын шинтэй бас доромжилсан чинь тэгсэн гэж байгаа. За би та нарт ярьлаа шүү. Хожим та нар тэр шүүлтийн өдөр тэгээд өөрийнхөө нэрийг хэлээд тэр надад яриаггүй л гэж хэлүүзээ. Би хэлсэн шүү та нарт. Тэгсэн чинь нөгөө хэд шал өөр болж байна гэ. Хүш юу вэ? Яасан гинэ? Тэгээ эмээгээд аягүй олон ах トゥ уснаас тэгж хэлэхэд бас тэр сэрэмжлүүлгийг аваад нэрээ юу вэ эн чинь? Яг тэгвэл бид нар ярьж байгаа зүйлдээ итгэж байгаа юм уу? Тэгвэл тэр хожимын шүүлтийг шигсэндээ сануулж байгаа болохгүй гэж. Илч Паул сайн мэдээ тараахад евдээчүүд доромжилсан. Тэгэхэд Илч Паул нүднийх нь өмнө хувцсныхаа тоосоо гөвөөд яг Христийн хэлсний дагуу гутныхаа тоосыг гөвөөд хожим та нарын цусны төлөө би хариуцлага хүлээхгүй шүү. Би та нарт хэллээ шүү. Явсан баг шүү. Есүс ингэж хэлсэн. Та нарыг сонссон хүмүүстээр амар тайван үлдэн, та нарыг доромжилж хүлээж аваагүй хүмүүстээр гутлынхаа тоосыг шигсрээд хожим бурхан эрэхтэй чамайг яг энэ тоос шиг тэр шүүлтийн өмнө өөрийнхөө оршихугаас сэгсрэх болно гэж хэлээд сануулад яваараа гэж хэлж ирсэн. Ах トゥ усээ бүгдээрээ үнэхээр сүнсээр хөдлөгдөн амьдарч итгэж байгаа энэ итгэл сайн мэдээндээ өөрсдийгөө зориулан амьдарцгаая. За 19 харин махуудын үлс нь илэрхий гэж. За махуудын үлс хараа мах цустай хүмүүс бидний дотор ямар нүгэл ингээд дотроос хатгадаг гэж энд илэрхий гэж шүү хараа. За энд нэрлсэн байна. Хамгийн дөрөв завхаар л гэсэн байна. За та завхаа бодол боддог тийм үү? Завхаа бодол таныг бодохыг хүсээгүй байхад ороод ирдэг. Энэ бол махуудын хүсэл тачаал. Та тэгээ завхаа бодол бодсондоо гимшдэг. Бурхан намайг уучлаач. Би ямар муухай юм бодчихв. Яг эн чин та байхгүй тэр ариун нэгэн. Буруу юм хийчихэд гимших сэтгэл байгаад тэр чин гим нүгэл үлдэх чадваргүй бурхны үр таны дотор байгаа. Тэр бол ариун. Нүгэл үлдэх ямар ч чадваргүй тэр бурхны ариун үр. Гэтэл нөгөө энэ махуудын хүсэл тачаал. Нүцгэн шалдан тэр сайхан янз бүрийн харахлаар ингээд тачааддаг. Тэгээ та бүр зовчдөг энэ хоёрын хооронд. Тэгээ та тэрийг өөрөөгөө андуураад ямар муухай юм бэ? Би ямар бузар юм бэ гэд. Та Христ итгэж дахин төрсөн бол таны дотор бурхны үр мэндэлж тэр бол ариун байдаг. Тэр сүнсээр өдөрдуулаад энэ махуудын хүслийг та ялахад амархан та сүнсээр дүүрэн явхад бол тэр бусад хүмүүсийг харахтаа эмэгтэй эрэгтэй эсрэг хүйснийхээ хүмүүсийг харахтаа хизээч тачаадахгүй яг хүний хувьд ямар ч завхаа бодол бодохгүйгээр харилцаж чадна гэсэн үг. Та тэр байтугай ингээд одоо ингээд надад нэг Америкт явж байгаад нэг эхнэр нөхөр хоёр байлаа л да. Тэгээ гэртээ ингээд суугаад надаас асууж байгаа шингээ итгэж. Тэгсэн чинь нөхөр эхнэрийнхээ хажууд асуугаад байгаа айгүй шудраг хөөрхөө. Тийм. Юу гэсэн бэ гэсэн чинь одоо нараа пастор яана хавар болж ийн гэнэ. Үгүй тэгээ хавар болох дээр яадаг гэсэн. Нөгөө эмэгтэйчүүд чинь нүцгэн шалдаа хувцас өмсөхлөөр ингээд нүд явчаад байх юм аа би одоо яана гэж юу.
Тэгээ эхнэр хажууд нь байж байгаа шүү дээ хөрх юмд. Тий. Тэгээ хөрхи тэрүүндээ бас гимшээд ш. Тим юм аа хүртэл бодолцоод ш. Гэхдээ ариун сүнсээр дүүрэн байхад та ингээд ямар ч ингээд нүцгэн хялдан гоё одоо мөмө гэдэг юм уу та гаргацсан тийм хүмүүстэй харилцахад та нөгөө өмнө нь бол махбодынхоор ингээд тачаадаа ингээд зохио бодол ургуулаад ингээд махбод чинь ингээд дотроос чинь таныг ингээд садар самун балерин матгаж штэ. Дээрээс нь чөтгөр ажиллаж байгаа штэ. А та сүнсээр дүүрэн байхад тийм хүн байнгыг харж байгаа юм л да. Гэхдээ таны дотор тэгж нөгөө зохио бодол бодох түйч байхгүй. Түйч байхгүй тэр хүнийх нь хувь тэр хүнтэй яг хүний ёсоор аюулгүй ирүүлэр харилцаж чаддаг байхгүй. Харин та сүнсээр өдөрдүүлэхгүй махбодын хүсэл тачаалдаа амьдрч явал бүтэн хувцалсан хүнийг хараад ч тачаадан дөө. Тийм учраас Библи бидэнд сүнсээр өдөрдүүл гэж хэлээд байгаа. Тэгээ махбодын үйлсэн завхаарл, бузар тачаал гэж. Садарлал, шүтэн шүтлэг, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, харгалдаан, хагарал, тэрс үзэл, атаархал, архиталт, утга учиргүй наргид цэнгэх зэрэг юм а гэж. За энэ бүхнийг хараар. Энэ бүх зүйл мах цустай хүм болгоны дотор ингэж байж идэг. Бид нэр Бурханаас жоохон холдоход махбодын хүсэл давмгайлал гараад ирсэн. Яг хогийн урмас шиг. Хогийн урмалыг түүгээд байвал тариа нургаад байна. Хүнсний ногоо нургаад байна. Та хүнсний ногоогоо арчлахгүй, хогийн ургамлыг түүхгүй, номлоо сонсохгүй, Библийг уншихгүй ингээд байх юм бол нөгөө махбодын хүсэл тачаалч дахиад арзаалдаал гараад ирнэ. Яг тэгвэл та энэ бие дотор амьдраад байгаа учраас та үхэл харин мөнхөд чөлөөлөгдөнө. Махбодын бузар биеийг тайлцхлаар. Бузар бие чи байх үедээ энэ чинь нүглээс болол бохирдсон болохоос биш. Бурхан гараараа бүтээсэн үг нь маш гайхалтай бүтээл шүү дээ бидний бие багт. Нүглээр л бохирдсон. Гашуун үндэс таригдсан. За би урд нь та нар сануулж байсанчлан урдсан сануулын ийм зүйлсийг үлдэгчт нь Бурхны хаанчлалыг өвлөхгүй гэсэн. За Бурхны хаанчлалыг өвлөхийг бүгдээрээ хүсэж байгаа биз дээ, тийм. Тэгээ эдгээр зүйлүүдээс сүнсээр, ариун сүнсээр хөтлөгдөн бүгдээрээ амьд байцгаая. За сүнсний үр жимс нь энэ нөгөө нэг инжирийн мод тарьсан. Тэгтэл ингээд нөгөө үр жимс ургаагүй. Бурхны хайдаг үр жимс юу вэ гэхлээр зан чанарын үр жимс байна. За та нар хэлэхгүй зан чанар, ёс суртахуун. Бид нар ариун сүнсээр хөтлөгдөхөд бидрээс ийм ёс суртахууны үр жимс ургана. Бурхан чухам энийг л хайгаад байгаа байхгүй. Христ итгэгч болсон цагаас хойш энийг хайж байгаа. За харин сүнсний үр жимс нь за хэдийг та нар хараараа тоолоороо. Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, твчээр, инрэл, сайн сэтгэл, итгэмж, дүлгөөн зан, өөрийгөө захирах юм гэж. Хэдэн үр жимс вэ? 9 үр жимс. Энэ бол авьяас чадвар биш. Энэ авьяас чадвартай холбоотой биш. Ёс суртахуунтай холбоотой үр жимс байдаг. Яг таны мөн чанар гэсэн үг. Та баяр хөөрийн хүн, та хайрын хүн, та итгэлийн хүн, итгэмжт хүн, та дүлгөөн хүн. Амен. Та бие захирдаг хүн. Ийм байх. Энэ үр жимс бид сүнсээр хөтлөгдөн, сүнсээр дүүрэн байхад энэ зүйл гарах ёстой юм аа. Харин бид нар сүнсээр хөтлөгдөхгүй хэдийгээр та нэг хэсэгт аюулгүй ариун амьдрал дотор явж байгаад буцаалт чуулганаас олдоод Библи уншихаа болоод хэдийгээр та итгэгч хүн ч гэсэн заяа сүмдээ явахаа болоод залбиралд ирэхээ болоод Библи уншихаа болоод эхлэх үед нөгөө гашуун үндэс чинь дотроос чинь махбодын хүсэл дахиад гараад ирнэ. Тэгээд гарч ирэхдээ зорилго нь юу вэ? Сүнсний хүслийг биелүүлэхин тулд эсэргүүцэн гарч ирдэг. Тэм учраас цөөнгүй итгэгч нар чуулганаас олдоод буцаад бүр аимшигтай, бүр архичин тамхичин болцоо яваад байгаа шалтгаан нь бол тэд юм байна. Тэгэд ийм зүйлийг үлдэж байгаа хүмүүс Бурхны хаанчлалыг яахгүй гэсэн мөлий өвлөхгүй гэж. За сүнсний үр жимс эдгээр вэ. За төгсгөлийн ишлэл. 24 дугаар ишлэл. Христ Иесус тамаатай хүмүүс өөрсдийн махбодыг бузар хүсэл тачаалын хамт загламай цовдлсан ажээ гэсэн байна шүү дээ. Амен. Та Иесус тамаатай юу? Яг эдгээр махбодын хүсэл тачаал, архитал, завхайрал, шунал, уур хилэн, тэрс үзэл, аливаа бузар муухайг дандаа загламайд цовдлцдаг. Тэр ёс суртахуун дотроос нь бузар муу гарч ирэхэд загламайд цовдлох мэт тэрийг өхүүлж чаддаг. Загламайд бүр цовдлцсон хүмүүс гэж хэлсэн байгаа шүү.
Аль хэдийн цовдлцсон хүмүүс байдаг. Би урд нь та нар сануулж байсанчлаа урдсан сануулъя. Би дээдлийн уншиж 26-ыг уншиж. Бид нэг нэгнээ өдөөн сүрж өөр зураа атаархан сархихгүй байцгаая гэсэн байна. Амен. За тэгээ бид нөгөө түрүүн би ярьсан те тэр теологийн мэдлэг буюу Бурхны үгэн дээр суурилсан мэдлэгтэй байгаа ч юм анаахаа. Яг энэ Бурхны үгийн дагуу үнний мэдлэгээр энэ миний дотор юу болоод байгаа. Миний дотор энэ махбодын хүсэл тачаал гэж энэ ямар юмнууд энэ дотор минь байгаа. Тэгээ энэ махбодын хүсэл тачаалгаа нэрлэлсэн хэдэн зүйл байна. Архитал, завх хайрал, өөр юу гэсэн байна? Бузар тачаал те хагарал, тэрс үзэл энэ бүхнийг та нар нэг бүрчлэн ингээ уншаад гэртээ энэ бүгдийг энд амжихгүй шүү дээ цаг байхгүй. Гэртээ энийг хийгээд энэ бүхнээр гимшээд тэг ариун сүнсний 9 үр жимсийг нэг бүрчлэн бас та нар минь залбирч ариун сүнснээс гуугараа Есүсээ ариун сүнсээр намайг удирдах өгөөч. Тэгээд та нөгөө өөрөө урд нь байжсэн таны тэр ёс суртахуун зан чанар те ингээд нөгөө үржимс урахгүй байгаа тэр зүйл юу вэ? Бурхны өмнө ирээд залбираараа. Тэгээ гайхалтай эзэн намайг гайхалтай өөрчилсөн байсан. Би өөрийнхөө өөрчлөгдсөнийг харахтаа яг тэр зовлон дотроо орцон тонож явж байхдаа өлсөж явж байхдаа би амар их баярлсан хэвээр нэрэ. Маш их баярлал. Бүр үсрээл, дэвхцэл, алгаа таашаал халелуя би өөрчлөгдсөн байна гэдгээл орилоод байсан. Үнэхээр ямар гоё вэ те. Сүнсээр дүүрэн явах ямар гоё вэ. Тэгээд ингэж бодож үзье. Би сүмдээ явахаа болол эзэнд үйлчлэхээ болол Библи уншихаа болол Бурхны үгийг ботхоо болоод ингэх юм бол уучлаарай. Яста харамсалтай. Дахиад нөгөө хулгайч, нөгөө муу новшин хүн буцаал болно. Ягаад гэвэл би энэ махбод дотор байгаа. Тийм учраас л Библи сүнсээр яв тэгвэл махбодын хүслээ та нар биелүүлэхгүй гэж хэлж байгаа. Нэг өдөр энэ майхан гин биеийг тайлах үед харин бид нэр ямар ч тийм нүдний хүсэл тачаал энэ бузрын байхгүй. Ариунаас ариун тэр Бурхны хүүхдүүд Тэнгэрлэг диваажинд очиндоо. Амен. Амен. Халелуя. Тэ бүгдээр ариун сүнстэй яри. Бүгдээр цээж зүрхэн дээр гараа тавиад чин сэтгэлээсээ ариун сүнсийг өрье. Есүсийн нэрээр ариун сүнсээ Есүс Христийн агуу алдрын нэрээр намайг өөрчлөөч. Ариун сүнсээ энэ биед минь бялхам дүүрэн орж ирээч. Толгойроноос хөлийн үзүүр хүртэл намайг бэлхаагаач. Тэг бүгдээр ариун сүнс тандаад Есүсийн нэрээр гуйцгаая. Намайг дагаад хэлээрэй. Есүс эзэн минь ээ. Та намайг толгойроноос хөлийн үзүүр хүртэл толгойроноос гарын үзүүр хүртэл бүх бие сэтгэл сүнсээр цэвэрлэж ариусгаж яг одоо энэ мөчөд намайг ариун сүнсээр дүүргэж өгч бүр бялхааж өгч. Ариун сүнсээ би Есүсийн нэрээр гуйж байна. Энэ биед минь орж ирээч. Энэ сэтгэл зүрхэнд минь орж ирээч. Ариун сүнсээ намайг уучлаарай. Танд дуулуургүй, итгэлгүй байсан намайг уучлаарай. Энэ мөчөөс эхлээд ариун сүнсээ би танаар дүүрэн амьдрахад туслаач. Би тантай хамт алхмаар байна. Намайг удирдаач. Есүсийн агуу алдрын нэрээр залбирч байна. Амен. Ваагара. Халелуя. Халелуя. Есүсийн агуу алдрын нэрээр залбирч байна.